Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За сайн байцгаана уу. Энэ удаагийн шинжээчийн цаг дугаараар мөнгөний зах зээлийн талаар ярихаар бэлтгэлээ. Ингээд мөнгө бол 2025 онд одоо дэлхийд даяар хамгийн эрэлттэй байсан өндөр өсөлтийг үзүүлсэн одоо хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болж болсон байгаа. Яг одоогийн байдлаар бол дэлхийн зах зээл дээр 1 унц мөнгө бол 90 ам доллартай байж байна. За энэ маань бол ерөөхдөө нэг жил гарахны өмнө бол 25 ам доллар байсныг бол бид бүхэн бол сайн мэдж байгаа. За ингээд мөнгө бол өөрөө хүн төрөлхтний түүхэнд тийм ээ эрт дээр үеэс хамгийн удаан хугацаанд тийм ээ төлбөрийн хэрэгс хүн төрөлхтний одоо бараа таваарыг солилцоо 8-ны төлбөрийн хэрэгсэл байсаар ирсэн ийм бүтээгдэхүүн байж байгаа. За тэгээд одоо сүүлийн үедэд бол технологид бол өргөнөөр ашиглаж байна. За ингээд хоёулаа мөнгөний одоо хэрэглээний талаар, нийлүүлэлтийн талаар ярилцсан тийм ээ. За мөнгөний эрэлт нийлүүлэлт бол сүүлийн жилүүдэд бол балансчих одоо төвшөндөө хүрээгүй. Яагаад ингэж юм гэхээр за сүүлийн үед бол эрэлт нь нэмэгдсэн. Нөгөө талдаа нийлүүлэлт нь буурсан, төвшөнд хүрсэн. За өөрөөр хэлбэл 2024 оны байдлаар одоо дэлхийн нийт одоо мөнгөний эрэлт нийлүүлэлтээс нь ер нь бол хараад үзэхэд за 160 орчим сая төгрөг одоо сая унцын одоо хомсдолд орсон байна. За энэ юуг илэрхийлж байгаа юм бэ гэхээр 2024 оны бүхэл бүтэн 1 жилийн 10 сар буюу одоо бараг 85% одоо төвшөнд хүрэхүүц одоо ийм одоо хомсдол байгаа гэсэн үг. За энэ хомсдол нь бол 2021 оноос хойш одоо маш их хэмжээгээр бол бий болсон байна. Ялангуяа 2022 онд болон 2023 онд энэ хомсдол нь 280 орчим сая унцад бол хүрсэн байна. Яг энийг юугаар тайлбарлах вэ гэхээр тухайн үед би бас одоо Орос Украины дайнаас үүдсэн геополитикийн нөхцөл байдал мөн түнчлэн одоо цар тахлын дараах үеийн худалдааны одоо саад дотроос хамаарч одоо мөнгөний одоо цаашдын нийлүүлэлт бол хомигдож одоо дэлхийн худалдааны эргэлт бол буурсантай холбоотой байна гэж үзэж болохоор байгаа гэсэн. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За цаашид одоо энэ тренд хандлага нь хэрхэн үргэлжлэх вэ гэдэг талаар хоёулаа нэг зүйлийг авч хэлцээ. Тэрний юу гэхээр сүүлийн үед мөнгөний одоо олборлолтын хэмжээ нь өөрөө уурхаагаас гарч байгаа хэмжээ бол буурсан. Гэхдээ энэ нь бол нэг 0.9%-аар өссөн ч гэсэн одоо сүүлийн үед буур хандлагатай. Яагаад ингэж юм гэхээр дэлхийд дээр одоо нийт байгаа мөнгөний нөөцийн бараг 90%-ийг нэг 8-9% улс эзэлдэг. Гэсэн хэдий ч эдгээр улсууд бол сүүлийн үед өөрсдөө одоо мөнгөний нийлүүлэлтийг хомих байдлаар одоо мөнгөний хаашийг өсгөх тийм арга хэмжээнүүд авч эхэлж байна. За үүнээс одоо төв банкуд хожиж байна. За өөр одоо урт позиц эзэлсэн одоо мөнгөний худалдаа авалтыг хийсэн тэр этгээдүүд юу нь бол хожиж байна гэж үзэж болохоор гэсэн үг. За цаашдаа мөнгөний одоо тренд нь хаашаа үргэлжлэх вэ гэхээр уурхаагаас олборлох биш, бүр дахин боловсруулах чиглэлд байх юм байна. Мөн түнчлэн мөнгө нь өөрөө нэг олборлолтын нэг онцлогтой байна. Тэрний юу гэхээр дан ганц мөнгөний орд бол дэлхийн одоо нийт ордны 28% эзэлдэг. Бусад 72% нь бол өөрөө одоо зис одоо алт гих мэт байдлаар одоо бусад металлтай хоршиж байдаг нэг полиметалл гэж ярьдэн шүү дээ. Ялангуяа нөгөө оюутлогоос бол бид нар бол нэг харж болдог. Тийм. Монголд бол одоо жишээ нь зис алттай одоо холимог байдлаар бол байж байгаа. Дэлхийн ерөнхийдөө улс орнуудад бол хар туглаг зис цайртай бол одоо холилдсон байдлаар бол байж байгаа. Тэгээд мөнгөний ерөнхийдөө нөгөө нэг нөөцийн талаар ярихад бол за одоо жишээ нь нөгөө Испани эзэнт гүрний талаар өмнө би ярьсан те. Тэн дээр бол 1500-аас 1800 онуудын хооронд бол Испани эзэнт гүрэн одоо Мексик, Перу хоёроос олборлж исэн одоо мөнгөний нийлүүлэлт нь дэлхийн одоо мөнгөний нийлүүлэлтийн 85%-ийг хангадаг байсан гэж байна. Тэр энэ бол ерөнхийдөө маш их ерөнхийдөө мөнгийг бол одоо хойд одоо Өмнөд Америк твээс одоо тийм ээ их газар руу ерөнхийдөө одоо Еврааз твэр бол ингээд зөөс ийм ерхөө зүйлүүд бол байж байгаа. Тэгээд дэлхийн ерөнхийдөө мөнгөний судлууд хаагур байдаг вэ гэсэн чинь ерөнхийдөө хойд Америк орчмоор за хойд Америк, Канада, Өмнөд Америкийн баруун эрэг дагуу ерөнхийдөө маш их мөнгөний нөөцнүүд ордууд бол байдаг юм байна. За энэ чинь бол ерөнхийдөө Перу, Боливи, одоо Чили гэх мэтлэн улсууд бол ингээд байршиж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь Перу улс бол дэлхийд дээр бол мөнгөний нөөцөр бол номер 1-т явж байгаа тийм. Мексик бол олборлолтоороо тэргүүлдэг. Нөөцөр бол 3-т явдаг. Ийм улс юм байна. За тэгээд одоогийн байдлаар бол
одоо мөнгөний ханш нэмэгдэж байгаа гол нэг шалтгаан бол нөөц өөрөө багассан буюу маш хязгаарлагдмал байдаг. Харин эрэлт бол ер нь тасралтгүй нэмэгдэх хандлагатай байгаа. За иймээс одоо бүр хэдхэн сарын өмнө $25 байсан энэ мөнгө маань өөрөө одоо ингээ $90, $100 руу тэмүүлж байгаа ийм үзэгдэл бол явагдаж байна гэсэн. За нэмэлтээр хэлэхэд бол Америкийн нэгдсэн улс өөрөө 2025 онд өнгөрсөн онд мөнгийг стратегийн чухал металл гэдэг ангилалд бол оруулсан байж байгаа. За мөн бүгд найрамдах Хятад ард улс нь өөрөө мөнгөний нөөц сайтай, мөнгөний хэрэглээч гэсэн сайтай. Хятад улс бол ерөөдөө энэ тэнд яг ийм цул орд байхгүй ч гэсэн энэ тэнд ингээд мөнгөний нөөц орд газрууд бол айгүй ихтэй. Тэгээд тэд нар нийлэхээр нөөцөөрөө бас дэлхийд нэлээд дээгүүрт орчдөг. Тэгээд Хятад улс бол бас өөрөө мөнгийг ер нь экспортыг нь бол танах, хязгаарлах ийм арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж бол 26 27 оны төлөвлөгөөнд бол тусгаж чадах юм. Тэгэхээр энэ металл бол яалтчгүй хүн төрөлхтөнд ирээдүйд эрэлттэй хэрэгцээтэй ийм металл бол байх нэ гэдгийг дэлхийн тэргүүлэгч номер 1, номер 2 эдийн засгийн одоо гаргаж байгаа шийдвэрүүдээс нь бол харж болохоор байна гэсэн үг. За мөнгийг бол сая ингээд нийлүүлэлт талаасаа бол одоо нийлүүлэлт дутмаг, эрэлт байнга нийлүүлэлт давсан байдаг гэж бол манай гүн бэлэг шинжээч бол хэллээ. За одоо хэдүүлээ хэрэглээ талаас нь мөнгийг бол одоо харж үзцгээе. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За бид бүхэн бол мөнгийг бол одоо хоёр янзаар гаргаж ирж болж байгаа. Олборлж болж байгаа, дахин боловсруулж болж байгаа. За тэгвэл дахин боловсруулсан мөнгө гэдэг бол ерөөхдөө олборлоод гарч байгаа мөнгнөөс бол ерөөхдөө одоо мөнгийг бол давж чадахгүй. Одоогийн байдлаар бол нэг ойролцоогоор жилд дэлхийд даяараа нийт нэг одоо тэрбум унц мөнгийг бол одоо олборлоод дахин боловсруулад нийлүүлээ тэрбум унц болж байгаа. Эндээс ерөөхдөө нэг 200 саяыг нь дахин боловсруулдаг, 800 саяыг нь олборлож уурхаагаас гаргаж ирдэг ийм одоо мөнгөний нийлүүлэлт байгаад байгаа. За нөгөө талд эрэлт яана вэ гэхээр эрэлт бол ерөөхдөө хаана үүсч болж байна вэ гэхээр аж үйлдвэрийн салбарт хамгийн том эрэлтүүд бол үүсэж байгаа. Дараа нь гоёл чимэглэл, үнэлт металлын салбарт үүсэж байгаа. За удаахт нь бол хөрөнгө оруулалтын салбарт тий. За тэгээд маш бага хувийг эрүүл мэнд, за өндөр технологи, одоо нано технологи, биотехнологи гэдэг ч юм уу эдгээр салбарууд бол мөнгийг бол ашигладаг байх нэ. За тэгэхээр хэдүүлээ мөнгөний хамгийн хэрэгэлтэй байдаг аж үйлдвэрийн салбараас ерөөхдөө дотор нь зарлаад ярьцгаая. За мөнгөний эрэлтийг өсгсөн хамгийн бүр чухал салбар бол нарны эрчим хүчний салбар байгаа. За хүн төрөлхтөн одоо ингээл дэлхийн дулаалал гэж ярьж эхлээл ингээл одоо цэвэр эрчим хүч, ногоон эрчим хүч те гэдэг ийм сэргээрт эрчим хүчний салбарууд бол сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжсөн. За тэр дундаа нарнаас эрчим хүч гаргаж авах нарны панелууд өөрөө маш их одоо болсон гэсэн үг. За тэгээд нарны панелд бол мөнгийг маш ихээр ашиглаж байна. За энэ технологи нь яадаг вэ гэхээр одоо фотоволт технологи гэж байгаа. Тэр нь нарны гэрлээр үүссэн энергийг одоо барьж аваад тэрийг гүйдэл болгох. Энэ одоо технологид мөнгийг бол ашигладаг. Тэгэхээр мөнгө нь өөрөө металл талаасаа бол нэг маш сайн шин чанар нь болохоор цахилгаан болон дулааныг маш сайн дамжуулдаг ийм шин чанартай байна. За тэгээд нөгөө нэг давхар их эсэл үүссэн ч гэсэн энэ чадвараа одоо алддаггүй байдлаараа мөнгө бол ер нь ямар ч металлыг одоо баг орлуулахгүйгээр одоо яг ийм эрэлттэй байх ийм металл юм байна л да. Тэгэхээр нарны панелд ерөөхдөө өргөн ашиглагдж байна. За энэ тоо баримтыг бол яаж мэдж болж байна вэ гэхээр 10 жилийн өмнө нарны панел одоо нийт одоо энэ нарны эрчим хүчний салбарт бол нэг 60 сая унц мөнгө ашиглагддаг байсан байж байгаа. Тэгэхэд 10 жилийн дараа 2025 он гэхэд бол энэ тоо 4 дахин өссөн буюу нэг ойролцоогоор 240 сая унц одоо мөнгийг зөвхөн нарны хавтан одоо ашиглахад бол одоо тэндээс нөгөө нэг гүйдлүүдийг нь одоо ялгаж авахд бол ашиглаж байна гэсэн үг. За тэгээд энэ дундаа нөгөө фотоволт гэдэг технологич нь бол өөрөө дэлхийн нийт мөнгөний нэг 15 орчим хувийг нь дангаараа ашиглаж байгаа. Зөвхөн тэр технологиг хийхэд бол ашигладаг гэж. Тэгээд энэ нь бол 10 жилийн өмнө нэг ойролцоогоор 4-5% л ашигладаг байсан. Одоо ингээ 2025 он гэхэд дэлхийн нийт мөнгөний нөөцний одоо 14 орчим хувийг бол дангаараа ашигладаг болсон байна. За тэгээд ер нь ингээд сэргээрт эрчим хүч хөгжөөд, нарны панелууд хөгжөөд, энэ өндөр технологи хөгжихийн хэрээр
одоо ер нь бол мөнгөний эрэлт нэмэгдээд үнэ өсөд байгаа. За тэгэнгүүт яаж байгаа вэ гэхээр мэдээж технологийн аргаар энэ нарны панелд ашигладаг мөнгөний орцыг ерөөхдөө бууруулъя гэдэг энэ технологиуд уг нь яригадаад байгаа юм байна. За 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бол 10 жилийн өмнө нэг нарны ер нь цахиурт ашигладаг байсан мөнгө бол нэг 520 г орчим мөнгийг бол ашигладаг байсан байж байгаа. За өнөөгийн түвшинд бол нэг 111 г гэхээр нэг ер нь ойролцоогоор 5 дахин багасчаад байгаа. А гисэн хэдиж мөнгөний үн ханш нь өөрөө хурдтай өсөж байгаа учраас энэ одоо хэдий бага хэмжээний мөнгийг ашигладаг болсон ч гэсэн үнийн өсөлт нь энийг бол тэргүүлж давж гарчаад байгаа учраас зардал ерөөхдөө нэмэгдэх чих хандлагууд бол сүүлийн үед бол ажиглагдж байна гэсэн. За ингээд нарны эрчим хүчит бол хамгийн их бол мөнгийг бол ашиглаж байгаа. Дараа нь бол дэлхийд даяар одоо тренд болж байгаа цахилгаан автомашин. За тэгэхээр сүүлийн жилүүдэд бол одоо цахилгаан автомашины томоохон компаниуд бол тесрэлт хийж байна те. Одоо дотоод шатлалтууд хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэдэг компаниуд бол давхар цахилгаан автомашин үйлдвэрлэдэг болж байна. За энийг нь бол улс орнууд бол бодлогоор дэмжиж байна. Тэгэхээр цахилгаан автомашин бол дотоод шатлалтын хөдөлгүүртэй автомашинаас 2 дахин илүү мөнгийг бол ашигладаг юм байна. За тэгээд яг хуу энэ тоо нь бол одоо тийм өндөр биш ч гэсэн цахилгаан автомашины одоо нийт автомашин үйлдвэрлэлд эзлэх хувь өөрөө өсөөд эхлэхээр энэ бол өөрөө яалчгүй эрэлтийг дэмжиж байгаа үйлдэл болж байгаа юм байна. За хэдхэн жилийн өмнө бол цахилгаан автомашин нийт одоо дэлхийн нийт автомашины үйлдвэрлэлийн нэг 5 орчим хувийг л бүрдүүлдэг байсан бол одоогоор 20 гаруй хувийг нь бүрдүүлж байгаа. За энэ тоо 2030 он гэхэд цахилгаан автомашин нийт одоо дэлхийн автомашин үйлдвэрлэлийн 60% нь бүрдүүлдэг болно гэж байна. Тэгэхээр дахиад одоо цахилгаан автомашин салбар 3 дахин илүү мөнгийг бол цахилгаан автомашин үйлдвэрлэхдээ хэрэглэнэ гэдэг ийм тооцоо судалгаанд бол гарч чаддаг. За мөн дараагийн эрэлтийг өдөөж байгаа салбар бол эрчим хүч одоо хураах, дамжуулах энэ одоо станцуудад байж байгаа. Тэгэхээр ялангуяа Америкийн нэгдсэн улс болон Европын улс орнуудын одоо бүр дээр үед хийгдсэн одоо нөгөө цахилгаан дамжуулах түгээх станцууд нь бол одоо ингээ хуучирсан байж байгаа. Тэгэхээр энэ станцуудыг шинжлэх, шинээр барих, одоо сайжруулах, шинжлэх ажлууд хийгдэхийн тулд одоо мөнгөөр одоо тэр шугам одоо дамжиж байгаа зүйлүүдийг нэг солих юм байна л да. Тэгэхээр энэ дөр бол мөнгө айгүй хэрэгтэй болно гэсэн. За ялангуяа сүүлийн жилүүдэд бол хиймэл оюун ухаан, за тэгэл квант компьютер гэх мэтлэн одоо энэ эрчим хүчний их усрыг маш их ашигладаг. Тэгээд тооцоолол хийдэг иймэрхүү одоо өндөр технологийн салбарт хөгжиж байгаатай холбогдлолтойгоор хүн төрөлхтөн бол яалчгүй дахин нэмж маш их хэмжээний эрчим хүчийг бол үйлдвэрлэх шаардлагатай болчихдог. За энэ нь бол нараар байна уу, одоо юугээр уламжлалтаар байна уу, тэ цөмийн цахилгаан байна уу? Эдгээр чинь дамжуулахын тулд мөнгө ашиглагдаж эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр цахилгаан дамжуулах одоо түгээхийн дэд станцуудын шугам тэгээ холболтын ил дангуудын ажлуудыг бол мөнгө гүйцэтгэдэг байх нэ. Тэгээд мөнгө бол өөрөө өндөр цахилгаан болон дулааныг дамжуулах өндөр чадвартай ийм металл учраас энэ бол хүн төрөлхтөнд бол маш их одоо эрэлт хэрэгцээтэй байна гэж бол эндээс харж болохоор байна гэсэн үг. За гуравт нь болохоор нано технологи гэдэг чинь тий. Одоо биотехнологи, нано технологи, за тэгэл нөгөө нэг одоо батлан хамгаалахын салбарууд байна. За тэгэл хиймэл оюун ухааны салбарууд байна. Эдгээрийн нөгөө нэг чипүүдийг хийхэд одоо энэ төмөр бол мөнгө бол өөрөө нөгөө нэг цахилгааныг л маш сайн дамжуулаад байна гэсэн. Тэгэхээр өндөр технологийн энэ чипүүд чинь ийм сайн ажиллахын тулд дотроо заавалчгүй мөнгийг агуулгах шаардлагатай байгаад байна л да. Тэгээд одоо ялангуяа энэ сүүлийн одоо жилүүдэд тренд болох гэж байгаа энэ квант компьютерууд дээр бол мөнгийг юу н ашиглах одоо чиг хандлагууд бол нэмэгдэх ийм боломжтой байна гэж бол эрэлт талаас ингэж үздэг тий. Тэгэхээр ерөөхдөө товчхондоо дүгнэж хэлэх юм бол 2025 онд бол мөнгө өссөн шалтгаан бол их ойлгомжтой байгаа тий. Уурхаагаас гарч байгаа одоо нийлүүлэлт хязгаарлагдмал дахин боловсруулах одоо бас нийлүүлэлт хязгаарлагдмал. Гэхдээ хүн төрөлхтний одоо цаашаага хөгжиж явж байгаа бидний чиг хандлагуудын хувьд бол мөнгө өөрөө яг металл гэдэг байдлаараа бол маш хэрэгцээтэй болоод эхэлчихэж байгаа гэсэн үг. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За дараагаар нь хоёулаа зах зээлийн ханш талаас нэр. Өмнөний зах зээл ямар вэ гэдэг талаас.
За мөнгө нь өөрөө одоо тайлбарлахын тулд хоёулаа зах зээлийн тайлбарлахын тулд тэгэхээр спот зах зээл нөөхөн фьючерсийн зах зээлийг хоёр хуваач тий. За спот зах зээл нь бол өнөөдөр хилцлээ хийгээд хоёулаа ингэж зогсож байгаа бол мөнгөө солилцох байл хийж байгаа. За фьючерс нь бол одоо альва нэг биржээр дамжаад хоёр итгээд за өнөөдөр биш ирээдүйд нөгөө мөнгөө солилцох гэдэг гэрээг одоо хийх явдлыг хийж байгаа гэсэн. Тэгтэл одоо фьючерсийн зах зээл дээр нэгэн сонин үзэгдэл ажиглагдсан байна сүүлийн үед. Тэр нь юу гэвээс ер нь одоо энэ зах зээл өөрөө контанго гэж ярьдаг үргэлж одоо ирээдүйн рүү тэмүүлсэн ирээдүйн ханшин өөрөө өсөх тийм магадaltaй тийм байдал дээр байдаг. Гэтэл эсэргээрээ буюу өнөөдрийн ханш ирээдүйн ханшаас өндөр болсон тийм зүй тогтолцоо ажиглагдсан юм. 25 оны 9-10 сараас эхлээд. За энэ юу илэрхийлж байгаа юм бэ гэхээр ирээдүйд одоо мөнгөний нийлүүлэлт буурах юм байна. Ийм учраас өнөөдөр маш хэмжээгээр мөнгийг аваад нөөцлөх гэдэг тийм одоо хилцэлтээр тулгуурч спот ханш бол өнөөдрийн ханш нь өсөж ирээдүйн ханш нь одоо буурсан тийм явдал болсон юм. За энэ түнчлэн одоо энэ мөнгөний нийлүүлэлт ирээдүйд одоо буурах гэдгээс хамаарад за металлын биржүүд дээр одоо богино позиц эзлэх гэж ярьдэн шүү дээ. Одоо шорт хийх буюу өнөөдөр би ингээд мөнгө зээлээд аваад за энийг бол хоёулаа арай өөр хэлбэр буюу одоо мөнгө зээлэх гэж ярьчихдээ мөнгө металл алт зээлэх гэдэг юм. За энэ зээлдэг тэр хүүн өөрөө хэвийн төвшөнд 2% байдаг гэсэн. Гэтэл өнгөрсөн оны дундаас эхлээд 24% болж маш их хэмжээр өссөн. 12 дэх өссөн. Оны 3 дугаар үлрэлт бүр 35% өсөж одоо түүхэн дэд хэмжээнд өрсөн. Гэтэл оны сүүлээр 5.4% руу хүрч буурсан боловч яг одоогийн байдлаар эрг 8% дээр тогтворцсон байна. Өөрөөр хэлбэл байхгүй нь л гэсэн үг тийм. Яг тийм. Ирээдүйд одоо мөнгө ингээд буурах учраас аль болох нөгөө шорт арилж байгаа позицио эзлэх зорилгоор аль болох нөгөө өндөр хүү төлөөд мөнгө худалдаж аваад тэрийгэ буцаагаад шорт арилжаанд арилжах тийм сонирхолтой байна гэж харуулж ин гэсэн үг. За төв банкуд яг энэ мөнгөний одоо нийлүүлэлтийг төлхөө одоо авдаг тал болж хувирсан байна сүүлийн үед. Яагаад тэгэхээр дэлхийн одоо топ Америк нэгдсэн улсын топ 5 банк өөрөө шорт арилжааны 70% эзэлдэг. Гэсэн хэдий ч одоо шорт позицийг эзэлсэн байгаа боловч ирээдүйд нөгөө ханш нь өсчих юм бол позиц хаагаас өмнө өсчих юм бол маш хэмжээний алдагдал төрнө. Энэ алдагдлаас зайлсхийхэд тулд эргээд нөгөө өөрсдөө буцаагаад авчих болно шүү дээ. Ингээд авангууд буцаагаад алдагдал нь нэмэгдээд нөгөө топ системийн банкуд авсан байна гэдэг чинь буцаад нөгөө Америкийн нэг зах зээл системийн тийм гинжин оруулалттай эрсдэлд орчих боломжтой. Тэм төвшөнд хүрсэн байна гэсэн үг. За энэ нь бол одоо сүүлийн үед нөгөө түрүүнд урьдсан нийлүүлэлт томс байна. Эрэлт маш их байгааг бол илэрхийлж байгаа. Одоо зах зээлийн ханш талаас нь бол харсан тийм үзэгдэл сонирхолтой үзэгдэл болсон юм байна. Тий. Нэгсэндээ ер нь байхгүй мөнгүүдийг бол маш хэмжээгээр шортлсон байна л гэдэг санааг бол хэлээд байгаа тий. Одоо энэ бол дериватив одоо фьючерс бол өөрөө нөгөө дериватив бүтээгдэхүүн болоо явчихж байгаа учраас тэгээд юу гэсэн үг гэхээр системийн топ банкуд одоо мөнгийг ингээ шортлсон байна гэдэг маань эргээд одоо тэр чинь худалдаж авч өгөх хэрэгтэй. Энэ дээр бол short squeeze бол үүсэх аюултай гэдэг зүйлүүдийг бол одоо дэлхийд даяар бол одоо хөрөнгө оруулалтын шинжээч нар бол маш ихээр ярьж байна гэсэн үг тийм ээ. Хөрөнгө оруулалт талаас бол. Тийм. За энэ дээр яг нэг юм нэмээд ярихад бол хоёулаа дериватив гэдэг бүтээгдэхүүн яг энэ дээр сая дэлгэрүүлээд ирчих. За дериватив гэдэг бүтээгдэхүүн яг өнөөдөр мөнгө солилцох биш. Ирээдүйд нөгөө солилцсноо гэдэг тийм шал ингээд үүсмэл юм цаасан дээр л гар үсэг зурж байгаа явдал шүү дээ тийм. Тэгэхээр энэ бол өөрөө мөнгө нийлүүлнэ гэдэг тийм амлалт байгаа гэсэн. За энэ амлалтын хэмжээ нь өөрөө буюу одоо энэ фьючерсийн хэмжээ яг 1 жилийн олборлдог алтнаас 4 дахин хэмжээр хийгддэг. Мөнгнөөс тийм. Мөнгнөөсөө 4 дахин хэмжээр хийгддэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл 1 жилдээ олборлох хэмжээс 4 дахин хийгдчих юм бол ирээдүйд нөө 4 дахин хэмжээний мөнгийг нийлүүлэх ёстой болчихж байгаа гэсэн. Гэтэл нөгөө нийлүүлж байгаа олборлож байгаа мөнгө чинь өөрөө тэр хэмжээнд хүрэхгүй юм чинь энэ талаас яг нөгөө эрэл нийлүүлэлтийн хувьд одоо зөрүү өсгөх юм байна гэсэн. Тэгээд одоо нийлүүлнэ гэд үүрэг хүлээсэн байгаа тэр хүмүүс мөнгө олж ирэхин тулд илүү өндөр үнээр авах шаардлагатай болно. Тэгэхээр мөнгөний үн одоо магадгүй 100, 100-тай 200 одоо $10 бол хүрэхийг бол үгүйсэхгүй болчихж байгаа тийм. Тэгэхээр ерөөхдөө одоо хөрөнгө оруулалт талаас бол иймэрхүү байгаа эрсдлүүд бол учирч болцсохгүй гэдэг. Тэгэхээр ямар ч байсан мөнгөний зах зээл дээр бол нийлүүлэлт бол
За хомс гэхээсээ илүү ер нь бол яг нэг юм хэвийн төвшөнд байгаад тий. Ер нь одоо бидний боломжит потенциал нь л нэг юм жилдээ тэрбум унцыг бол дэлхийд даяараа ингээд олборлдог. Харин эрэлт нь бол ерөөдөө нэг тэрбум 200 сая орчим тэр бол ингээд хэлбэлцээд байгаа гэсэн үг. Тэнгүүд futures гэрээнүүд бол бүр 4 тэрбум сая унцаар бол хийгдээд идэг. За ийм үзэгдлүүд бол гарч байгаа. Тэгээ энэ дэр бол саяны зүйл бол айгүй сонирхолтой юм байна тий. Одоо нөгөө нэг спот ханшнаас одоо futures ханшнаас спот ханш бол давсан байна гэдэг. Энэ бол ерөөхдөө бараг л боломжгүй үзэгдэл гэж байгаа шүү дээ. Одоо юу гэдэг чи өнөөдөр хоёулаа ингээд мөнгийг солилцчих нь бол надаа ингээд одоо бит мөнгө авах гэж байгаа надад бол их ингээ амар байдаг тий. Тэнгүүт магадгүй би одоо 5 сарын фьючерсийн гэрээгээр тий 5 сард би мөнгийг авъя гэх юм бол одоо тэр хугацаанд миний мөнгийг хадгалах тий хамгаалах ингээд маш олон зардлууд гарна. Тэр үнэн шингэсэн одоо фьючерсийн ханш бол одоогийн өнөөдөр зарагдж байгаа мөнгөний ханш 90 байлаа гэхэд одоо 5 сарын фьючерсийн ханш 100 байдаг ч юм уу тий. Ер нь бол нэг иймэрхүү одоо үнэтэй байдаг гэсэн. Тэгэхээр энэ бол ялчгүй яг одоогийн байдлаар хин нэгэнд хүмүүст хөрөнгө оруулалтын банкуд ч юм уу мөнгө бол маш их хэмжээгээр хэрэгтэй байна гэдэг бол эндээс харуулж штеп. Магадгүй одоо нөгөө нэг маш хэмжээний шорттой байсан хөрөнгө оруулалтын банкуд одоо топ банкуд бол яг одоогоор мөнгийг шууд спот ханшаар нь хөдөлтөж авах ийм гэрээнүүдийг бол маш ихээр хийж байж бол бас болох юм а гэж бол харж байгаа юм гэсэн. Яг энэ одоо цац зээл үзэгдэл газрын цэс дээр сая 4-5 жилийн өмнө ажиллагдсан. За өөрөөр хэлбэл одоо түрүүн бэлгүүний ярьснаар одоо хадгалаад тэр хадгалж байгаа зардал нь бол нөгөө гэрээнийх үн дээр шингэж байгаа гэсэн. Тэгсэн чинь яг энэ мөнгөтэй адилхан газрын цэс дээр яг эсрэг үйлдэл болсон. Өөрөөр хэлбэл надад юм газрын тус байна. Чи ингээд авчаач би бүр хадгалах мөнгөний ингээд өгьё гэдэг төлөё гэдэг тийм байдалтай. Нөгөө талдаа яг энэ нөгөө хэвийн бос үзэгдэл нь өөрөө хадгалж байгаа газрууд нь чи миний ингээд шатгууныг авчаа би ингээд юуг нь одоо төлөё гэдэг ч юм уу. Тийм нэг сонин үзэгдлүүд юу нь зах зээл дээр ажиглаж байна гэсэн. Тийм хэдэн жилийн өмнө одоо газрын тосны фьючерсийн гэрээ бол хас утга руу орсон гэж байна. Тийм. Тэр нь юу гэсэн үг гэхээр миний газрын цэсийг аваач би чамд мөнгө төлөё гэдэг одоо санааг бол илтгэж байгаа тийм ээ. За. За ингээд одоо мөнгөний зах зээл бол эрэлт нийлүүлэлтийн талаасаа бол иймэрхүү байна. Хөрөнгө оруулалт талаасаа иймэрхүү байна. За харин одоогийн байдлаар бид нар ямар бүтээгдэхүүнд тэгвэл одоо мөнгөөр дамжуулж хөрөнгө оруулж болох вэ гэдэг талаар ярилцъя. За ерөнхий дүгнэлт бол нийлүүлэлт бол тогтмол байдаг юм байна. Эрэлт бол сүүлийн жилүүдэд л дандаа өсөж байгаа юм байна. Тэгэхээр эрэлт нийлүүлэлтийн зах зээлийн хуулиараа эрэлт үүсэх юм бол үн ханш бол өсөх боломжтой буюу ер нь магадгүй 2025 онд мөнгө хамгийн эрэлттэй хөрөнгө оруулахад таатай бүтээгдэхүүн байсан ч гэсэн 2026 онд ч гэсэн мөнгө бол одоо хүн төрөлхтний тий ер нь одоо хөрөнгө оруулалт хийх бас энэ яг ийм гол бүтээгдэхүүнүүдийн нэг байх боломжтой гэдэг бол энэ статистик үзүүлэлтүүдээс бид нар харж болж байна гэсэн үг. За тэгэхээр мөнгөнд ерөөхдөө бид нар яаж хөрөнгө оруулж болох юм бэ гэхээр нэгдүгээрт бодитоор нав мөнгөн гултмаа авна гэсэн үг. За эсвэл одоо манай нөхцөлд бол мөнгө аяга авч болж байна тий. Мөнгө аяга авчин мөнгөн эмиг одоо зүйлт гоёл чимэглэлийн зүйлсүүдийг бол авчиж болж байна. Энд одоо ингэж авч хадгалснараа за нэгдүгээрт бол ерөөхдөө нөгөө нэг хөрөх чадвар сайтай болчихж байгаа. Буюу одоо хэн нэгнээс хамаарахгүй ямар нэгэн үүрэг хүлээхгүй те одоо би нэгэл мөнгө аяхтай байлаа тэрийг хэрэглэлээ буцаагаад одоо аваачаад юу гэдэг чи мөнгө болгоё гэд яг уунцын тооцоолоод ингээд хийх боломжтой. Ийм байдлаар ерөөдөө уламжлалт байдлаар хөрөнгө оруулалт бол хийж болох юм гэсэн үг. За хоёрдугаарт нь бол одоо ETF-үүдийг авч болж те ETF-үүд гэдэг маань бол биржээр арилжаад гэдэг сангууд байгаа. Энэ дээр бол жишээ нь одоо дэлхий дээр бол маш олон одоо ETF мөнгөний ETF гаргасан сангууд байдаг. Энэ сангууд нь бол цаанаа яг бодитоор мөнгийг хөдөлтөд авцсан байдаг. Тэгээ хадгалж идэг. Тэгээ тэр мөнгөн дээр одоо суурлаад одоо бирж дээр ийм бүтээгдэхүүн гаргадаг. За тэгээ тэр бүтээгдэхүүнийх нь ханш нь бол өөрөө мөнгөний ханштай ерөөхдөө уялдаатай хөдөлдөг юм байж байгаа. Тэгэхээр би яг бодитоор ингээд мөнгө аях ч юм уу эсвэл мөнгөн голдмай юм буу авахгүй ч гэсэн мөнгөнд хөрөнгө оруулж байгаа хэлбэр болж байгаа. Мөнгөний үн ханш өсгөл юм бол миний тэр хөдөлтөж авсан ETF-ийн ханш бол өсөж байгаа учраас энэ дэр бол бас яг мөнгөнд хөрөнгө оруулж байгаатай бол ижил өгөөж бол хүртэх боломжтой байж байгаа. За тэгэхээр нэг энэ дэр сул тал нь болохоор бас тухайн нөгөө хөрөнгө оруулалтын банкуд яг тэр заасан хэмжээгээр мөнгө хадгалж байна уу те одоо тэр нь яг зөв байна уу үнэн байна уу гэдгийг бол бид нэр өдөр тутамдаа шалгаж чадахгүй учраас бас
тийм нэг эрсдэл үүсэх боломжтой. Гэхдээ ер нь бол дэлхийд төр үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хөрөнгө оруулалтын банкуд ямар нэгэн ETF-ийг гаргахдаа тухайн орныхоо одоо хороогоор одоо санхүүгийн зохицуулахаар Америкт бол одоо SEC гэж ярьж байгаа тийм. Тэр байгууллагуудаас одоо ингээд шалгуул зөвшөөрөл авдаг учраас энэ дээр бол бас ер нь ихтэй байж болно гэсэн үг. Тэгэхээр хоёрт нь бол хөрөнгийн биржээр дамжуулаад ETF авах маягаар ерөөхдөө мөнгөнд бол хөрөнгө оруулалт хийж болж байна. За 3 дугаарт нь бол шууд уул уурхайн мөнгийг олборлдог уул уурхайн компаниудын хувьцааг бол одоо авчиж болж тийм. Мөн одоо Перуд үүдэг уурхай авч болж байна. Чилд үүдэг мөнгөний уурхай хувьцаануудыг бол авч болж байна. За өөр одоо юу гэдэг чи Rio Tinto бол бас одоо зэсийн ерөөхдөө ингээд томоохон ордуудтай эндээс нь давхар одоо мөнгө гарч байгаа тийм. За иймэрхүү одоо бүтээгдэхүүнүүдийг бол ингээд аваад хөрөнгө оруулалт бол хийж болж байна. За тэгээд гол нь яах вэ гэхээр нөгөө тохиромжтой хэмжээгээр ерөөхдөө хөрөнгө оруулалтууд бол хийх шаардлагатай тийм. Одоо юу гэдэг чи мэдээж нэг одоо бүтээгдэхүүнд бүх мөнгөөрөө хөрөнгө оруулахаас илүү за мөнгийг бол би өөрийн хөрөнгө оруулалтын багцын тодорхой нэг хэсгийг за ялангуяа алттай ерөөхдөө ойролцоо үүрэг гүйцэтгэх буюу хээж маягаар миний багцыг хамгаалах маягаар ингэж хөрөнгө оруулалтуудыг хийвэл илүү ерөөхдөө оновчтой болох болов уу гэж бодож байна гэсэн үг. За тэгэхээр хоёлаа өнөөдрийнхөө ярьсан мөнгөний одоо энэ сэдвийнхээ дүгнэлтийг хэлээд дуусгая. За нэгдүгээрт нь одоо энэ мөнгө гэдэг зүйлийг хүн төрөлхтөн 3000 жилийн өмнөөс эхлүүлээд ашиглаж эхэлжээ. Манай эртний өмнөх. Хоёрдугаарт нь одоо энэ зах зээлийн тэгээ эрэлтэн нийлүүлэлтэд авч ийн буюу одоо нийлүүлэлт манай Монгол юу дэлхийн одоо нөөцийн түвшин нэг л түвшинд байгаа. Гэхдээ одоо эрэлтэн буюу одоо технологи хөгжиж байгаатай холбоотойгоор одоо эрэлт нь одоо цаашд өсөх хандлагатай байна. Энэ юу илэрхийлж чинь тэгэхээр цаашид мөнгөний ханш өснө гэдэг тийм зах зээл дээр орсон байна гэсэн. За 3 дугаарт нь одоо энэ мөнгө гэдэг зүйлийн цаана одоо зах зээл байгаа. Энэ зах зээлийнх нь ханш нь өөрөө сонио үзэгдэл дээр сая гарч ирсэн. За тэрний өөрөөр хэлбэл одоо спот ханш, фьючерсийн ханшаа давсан буюу одоо backwardation гэж ярьдаг энэ зах зээл дээр орсон байна. За дөрөвдүгээрт нь мөнгийг одоо ETF авах эсвэл шууд биетээр нь авах эсвэл энэ мөнгө олборлдог компаниудын хувьцаа авах байдлаар хөрөнгө оруулах боломжтой. Эндээс бол өгөөж хүртэж нөгөө талаар өөрийнхөө одоо хөрөнгө оруулалтыг эрсдлээс болон инфляцаас одоо хээж хийж хамгаалах боломжтой хэрэгсэл байна гэдэг бол дүгнж болохоор байна. За тэгэхээр үзэгчдэд дараагийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.